Өнөөдөр дэлхийн бүжгийн өдөр тохиож байна. Цар тахлын улмаас зогсон байдалд байсан урлаг соёлын арга хэмжээнүүд ар араасаа зохион байгуулагдаж эхэлсэн. Үүний нэг нь Эрдэнэсийн Угалц бүжгийн фестивал юм. Энэхүү фестивалыг Орхон аймаг соёлын яам, Монголын мэргэжлийн урлагийн зөвлөл, Монголын бүжгийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байгаа. За баярлалаа. Өнөөдөр дэлхийд даяар мэргэжилт нөхдүүд манд бүжгийн баярыг тэмдэглэж байгаа. За бүжиг бол хүний эрүүл ахуйгаас гадна тэмээ хүнд маш олон аз жаргалыг бий болгож идэг ийм мэргэжил бидний үнд цэнтэй хамгийн сайхан мэргэжил бол бүжиг гэж хувьдаа би боддог. За одоо бүжгийн маш олон чиглэлээр ингэж Монгол улсад бүжгийн урлаг хөгжиж байгаа. За манай бүжгийн урлагийн зөвлөлөөс 15 дахь жилдээ одоо дэлхийн бүжгийн баярыг тэмдэглэж байна. Энэ жил бол төрөл жанрууд нь маш олон болсон байна. За насны хувьд бол бас бүр жижигээс эхлээ те маш олон одоо өрсөлдөгч нар ингээ наадам тэмцээнд орохоор ирсэн байна. Эрдэнэсийн Угалц фестивал маань 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. За цар тахалтай уялдаатаагаар 3 жил чөлөөлөгдсөн. Зорилго нь бол ерөнхийдөө засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мөн Олимпийн хороо одоо илүүдэлжингүй эртэж монголчууд гэсэн маш том аяныг Монгол улсын хэмжээнд одоо өрнүүлсэн байгаа. Үүнтэй уялдуулаад бүжгийг бас ер нь хамт ингэж өрнүүлээгээд улаан загалмай хороотойгоо хамтарсан. Инхээр нийтдээ 5 байгууллага хамтраад дээр нь Монгол улсад соёлын яам үүсгэн байгуулагдсантай уялдуутаагаар одоо Монгол өв соёлоо дээдлэе гэсэн учраас энэ фестивалд 4 төрлийг оруулсан бүжгийн төрөлд нь. За тэр нь болохоор хүүхэд 0, 1, 2, нас өсвөр 1, 2, нас ахмад залуучууд гэсэн 5 насны ангиллал дээр Монгол бүжгийг чөлөөт бүжигчээр мөн бүжгийн фестивалд нь болохоор бүжгийн спорт латины 5 бүжиг, стандартын 5 бүжиг. Эрдэнэтийн Угалц бүжгийн фестивал 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээн 2 өдрийн турш үргэлжилнэ. Уг үйл ажиллагаанд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл болсон 8 наснаас 80 насны 77 хамтлагийн 1000 гаруй бүжигчид оролцож байгаа юм а. Улсын хэмжээнд ийхүү өргөн цар хүрээтэй чанартай тэмцээн зохион байгуулж байгаад баяртай байгаагаа тамирчид хэллээ. Орхон аймгийн Солон клубын лидер гээд Ахмадын 60-аас дээш насны хамтлагийн төрөлд бид нар оролцож байна. За нийт хүмүүс маань 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. За бэлтгэл сургуулиа бид нар бас зохион хэмжээнд хийсэн. Ерөнхийдөө бодно одоо хамгийн сүүлийн бэлтгэж байгаа Provision төрөл гэдэг тийм зүйлүүд гарсан шинэ төрлийн бас 10 хэдэн шинэ бүжгүүд гарсан байгаа. Тэр шинэ төрлийн бүжгүүдээр бид нар оролцож байна. Тэгээ энэндээ одоо бус хамт оролцож байгаа найзууд бусад хамтлагуудаа ч гэсэн тэмцээндээ сайн оролцож, сайн бэлдээ, сайн оролцоороо гэж хүсье өрөөдөө. Би анхны Эрдэнэсийн Угалц тэмцээнийг бас шүүжсэн. Тэгээд маш сэтгэл өндөр байсан. Тэрнийг бодвол одоо бид нар энэ их тар цагаалтай ковид 2 жил үндсэн учраас бүгд бүжгээ бас их сансан байна. Тэгээ бүгдээрээ бас эрүүл байх бид нар одоо гол юм байгаа учраас энэ бяцхан хүүхдүүд маань үеийн бас залуучууд мөн эцэг мөн өвөг дээдсүүд маань бас бид нар залуу байх хэрэгтэй. Тэгээ бүжгээр дамжуулаад бид нар юу хийж байгаа гэхээр эрүүл байл гэж байгаа. Бүжгийн спортоор дамжуул. Тэгэхээр яг урд нь ирж байгаа тэмцээнийг бодвол маш өргөн хүрээтэй тэмцээн маань өнөөдөр бас ингээ анхны тэмцээн маань явагдаж байгаа шиг байна. Эрдэнэтийн Угалцын фестивалд Орхон аймгийн Баян өндөр сумын хэмнэл соёлын төвөөс нийт 2 хамтлагтай 4 төрлөө бүжгээр оролцож байгаа. Ер нь бол анх удаа энэ том тэмцээнд орох гээд хүүхдүүдээ ерөнхийдөө хүүхдүүдийн ур чадварыг нэг сориод үзье гэсэн зорилготой хүүхдүүдээ бэлдэж оруулсан ба. Ер нь бол бүжгийн уралдаан тэмцээнд орж байгаагүй хүүхдүүд байгаа. Бэлтгэл гайгүй ерөнхийдөө бол болцсон л гэж бодож шээ. Одоо тэгээд ямар ч байсан шүүгчдийн дүнгээс л харагдах байх та. За манайх шинжлэх ухааны технологийн сургуулийн Улаанбаатар хотод байрлах шүтээсийн хос оёнх цэнгэл бүжгийн хамтлаг гэдэг байгаа. Тэгээд 18 гишүүнтэй. За тэгээд латин хосын төрөл хамтлаг төрлөөр оролцож байгаа. За манай хамтлаг бол бүр 2002 он үүсгэн байгуулагдсан. За тэгээд 2014 оноос хойш 16 оноос хойш тэмцээнд оролцох гэж байгаад одоо ингээд тэмцээнд одоо ингээд анхны том тэмцээнд оролцсон. Тэгээд бид нар сэтгэл маш өндөр байгаа, холоос ирж байгаа. Тэгээд маш олон сарын хүмүүс ингээд зорж бэлтгэлээ хийсэн. За тэгээд амжилттай оролцохоо итгэлтэй байна. Латин салаа хамтлагаас 6 гишүүтэй. Тэгээд цаад нь болохоор 8 гишүүтэй. Тэгээд энэ тэмцээнд оролцсон маш их баяртай байна. Та хоёр аль цэцэрлэг сурдаг вэ? Энийг Бүжгийн тэмцээнд ямар нэртэй хамтлаг ордог? Мич хамтлаг. Бүжгийн тэмцээнд орж байгаа сэдэг. Гоё. Бүжгээ хэд өдөр бэлдсэн? 4 өдөр. За тэмцээнд орж байгаа найзуудтай юу гэж хэлмээр вэ? Багш нэртэй зааж өгсөн багштай баярлалаа гэж хэлье. Баярлалаа гэж хэлнэ. Хүүхдүүдтэй амжилт хүсье.
Оролцогч нар нийт 1300 багц медаль, нас насны англи 9 цомын төлөө өрсөлдөх юм.